Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлхийн нэрсүүгët харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут. Радион 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнээр илүү шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Шинэ 7 өдрийн мэнд. Шинэ 7 өдрийн мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай бодгийг Chocon Paint-с гэсэн урайтаагаар Chocon Paint хамтран ажиллана. За мөн хэрэглээ бүр тохиорсон зээлийг Payoneos гэсэн урайтаагаар Payon цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллах болно. За өнөөдөр бол даваа гариг. Даваа гаригт чийдвэл худалдан авалт гэдээ ярьдаг байгаа. За өнөөдрийн худалдан авалтын сэдэв болохоор аяны газ бэлээдэг. Энд чинь хэвээр чухал хэрэгтэй үстэй тий. За чамд ямар бэлээдэг вэ? Надаа аяны юу ч яахгүй. Би ядаггүй. За надад бол ингэдэг юм. Хоёр янзын бэлээдэг байдаг. За нэг нь болохоор нөө юм жижигхэн пермусгэн бэлээдэг. Тэр болохоор нөө кофе чанагчаа тавьдаг. Тийм жижигхэн бэлээдэг. А нөгөөх нь бол зүгээр л яг нормалны нэг жижиг газан бэлээдэг байдаг шүү дээ. Тог гэдэг дэшээ газ мазын өдөрч нэр манд байх шүү. Тэгээд дээр нь нөө нэг юугаа тавьчихдаг. Мах шаарддаг ширмээ тавьчихдаг. Тийм мах шаарддаг ширмтэй тийм нэг жижиг бэлээдэг байгаа. Тэр гоё штэ нөө нэг бодгийн чулуун болоо халаачдаг байхгүй юу? Тийм үү? Тийм. Тэрэн дээр ч. Тэр билетгийг 29,900-аар 2 жилийн өмнө авч ирсэн юм байна. Ой, яг тиймэрхүү л байгаа. Одоо нэг өсрэл 30-40 мянга л байгаа. Тийм бах тий. Тэр чинь бас сайн муу гэж бас байна. Харин тийм бах уу? Сайн муу гэж бас байна. Тэгээд одоо юм нэг том бригадаараа явдаг аяллаа нөхдүүд бол нөгөө баллонтой газ хийдэг. Тийм билетгнүүд авч явд юм байлээ бас. Харин тийм баха. Би нөгөө нэг аяны газан билет гэхээр айгүй сүртэй юм бодоод гэртээгаа нөгөө нэг 29,900 марцчихчих. Хоёр ширэмтэй буюу хоёр ширэм гэж ярихгүй байна. Хоёр галтай тийм юм нөгөө нэг супер том газ авч явж байгаа хүмүүс. Тэгээд зэрэг хоолоо ичдэг те. Тэгээд баллон холбовчдаг тийм билетгнүүд байдаг. Манай нэг найз нөгөө дуудлагаар хоол хийдий. Одоо ингээд нөгөө аялал цугаалга болохоор ч мэрэгжлийн нөгөө үнэлэхтэй. Тэгээд өөрийнхөө юмнуудыг аваа явж идэм билээ. Тэрэн дээр нь яг тийм нөгөө баллонтой хоёр газан билетик байсан аахгүй. Тэгээд би тиймэрхүү юм харангуйтаа сая бүр аюу агаар юм ботчих. Тэр чинь өстөд янз үт юм бэлээ. Одоо тэр нөгөө юм очоод катеринг хийж байгаа нөхдүүдийн билетик чинь өстөд зөвхөн ингээд нөгөө нэг бэкон ийм сосэж эднэр шаарддаг. Тийм нэг ийм хавтгаа байгаа юм. Хавтгаагаараа халдаг. Доогуур нь одоо газ нь үлээж байгаа мó хайшаа. Тэгээд хавтгаагаараа халдаг нэг байгаа юм. Ахаад нөгөөх нь болохоор тэр нөө ийм шанаган тогооны хоол моол хийдэг ийм нэг одоо юу гэдэг зуух шиг юм байгаа бүр. Амар дуурдаг. Тийм шүү. Орч мортоход амар санагдаад байдаг тийм нэг юм байлээ. Тэгээд ингээд янз үед юм байлээ л дээ ер нь газан билетик чинь. Харин тийм байна. Би сая газан билетик хайлаа л да. За тэгсэн чинь маркет сегмент дээр нэг айгүй гоё билетик гарч ирж байна. Би зургийн найруулагч руугаа явуулчлаа. Энэ билетикний хувьд бол 220 мянган төгрөгийн үнэтэй юм байна л да. Гэхдээ одоо дууссан гэж шүү. За энэ болохоор бидний мэддэг газан билетикнээс бүр тийс ондоо юм байна. Доороо ингээ хүлтэй тэгээ магадгүй ган байж магадгүй ийм материалтай харагдаж байна. Тэгээ айгүй нэг тийм гоё цэвэрхэн харагдаад байгаа. Одоо бидний тэр мэддэг газан билетүүдийг бодвол их сайхан цэвэрхэн харагдаж байна. Одоо бид нар чи ингээл нэг хөдөө очихлоор нэг юм мод зод хуглаал нэг бол аргал маргал түүгээд ингээд зовох шаардлагагүй болсон. Ерөөсө газын билетик авч явал жоохон салхитай байвал нөгөө гадна талынх нь гэрийг нь ингээд салхин талтаа тавиал тэгэл дороо хоолой хийж идэл явцдаг. Тэгээд цэвэрхэн байгаль дээлтэй те ийм одоо хэрэглээ бол газын билетик юм да. Аюулгүй. Тийм штэ. Тэгээд сайхан махаа шараал хажуугаар нь тосон урсаад л тэгэл тэн дээр нэг аяга тавьчаад тэгэл хийдүүлээ сайхан 100 махаа шардаг да.
шаарддаг да. Тэгэл хажуунаасаа өвс цулгаж авч нөгөөд маха боож идэл. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ аяны газан билетийг танах яг ямар аяны газан билет гэдэг ямар үнээр худалдаж авч ийсэн ашиглахад давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ тий? За тэгээд хэдэн жилийн өмнө авч ийсэн хэрэг удаан хэрэгжилж байгаа. Ер нь ямарыг нь авбал сайн байна, удаад байна. Ямарыг нь авбал муу байна. Харин үүлэг шиг юмтай байна шүү дээ. Харин тийм багаз энэ 220,000 гэсэн шүү дээ. Энэ харахад одоо энэ голд нь харагдаад байгаа нэг 5 бөөрөх юм багаз эндээс нь газ нь гарт юм байна. Тэгээд нөгөө нэг энэ голд нь нэг 4 юм багаас энэ дөрвийг нааш нь ингээд юу ачт юм байна. Татаад сунгачт юм байна. Тэнгүүд том ингээд нөгөө тав гүнүүд дээр нь суулаад энэ жижиг газ чийж болох юм байна. Бүр нөө хошуута том газ залгachж болох юм байна. Тийм байна. За энэ бол гэхдээ үнэхээр дагл юм харагдаж байна. Харин гаа юм шиг харагдаад байгааз. Тийм. Тэгээд одоо энэ нөгөө нэг хорхог боодог модог хийдэг юм нөгөө нэг бас мэрэгжлийн нөхдүүд байгаа шүү дээ. Тэд нар чинь ирэхлээр нэг юм нэг обуудаар хийцэн. Обуудаа? Тийм, машины обууд шүү дээ. Машины обуудаар хийцэн тийм тогоотой ирдэг. Тийм үү? Одоо 100-тай ирдэг. Тэр болохоор машины обууданд хэдэн хошуур нэмсэн юм шиг байна. Тэгээд нөгөө нэг том 40 битантай юм уу гэж шууд дээр нь тавьчихдаг. Зөө. Тийм нэг өөрөөсөө тийм нэг зөөврийн машины обуудаар хийсэн тийм газын билеттэй ирдэг шүү. Би гэхдээ газан билет өөрөөсөө асааж чаддгүй айгаад идэв шүү дээ. Ерөөсөө сонио дандаа хүнээр асаалгаад тий. Тэр чи өөрөө ингэж чак гэдэг өөр асаж байгаа үү? Тийм. Тэгээд нэг юм дээрээс нь доош нь болгоол тий. Доороос нь дээш нь чөлөө. Мэдгүй би л айгаад идэ дэлбэрч үлэрч хийдээгээд. Энэ биш тэр обуудаар хийсэн газ гэдэг чи яг нэг ийм байдаг байхгүй. Гэтэ энэ бол доор нь галт үлдсэн л байна л да. Бараг 100 болгоцсон байна тий. Энэ бол галт үлдсэн байна. Зүгээр обуудаар хийсэн тийм газын билет байдаг бүр. Ааха. За нараш хэзрэх чингсэн байна. Хар савтай дөрвөлжин ихтэй 2 янз байна гэд. Тийм байна тий. Лаг байдаг байхгүй. Тэгээд шууд дээр нь 40 битан тавьчихдаг. Тийм байна. Тэгэл энэ дотор ч одоо нөгөө хорхон морхогоо хийх юм тий. Чулуун мулаа халахт чинь зүгээр энэ дээрээ тавиад ганцхан гэд дорол халаагаа хийчих. Тэрнээс яг ингээд галт үлж байгаа чулуун халаана гэвэл бас хэцүү тий. Төвхтэй штэ. Тий. Хар савтай дөрвөлжин эвхэгдэг 2 янз байна. Эвхэгдэг нь жоохон доктор муутай санагцсан. Аваад удаж байгаа болохоор үнийг нь мартчихжээ гэсэн байна. Тэр юуны одоо кофе чанагчных чинь бол жижигхэн юм. Яг тэр үхэнд ингээд минийх чинь газын билет гэж биш юм байна. Тэр чинь бензин идэгий. Тийм үү? Тийм бензин идэг. Пирмуск байхгүй. Тэгээд топ гэд асаажингууд мангар хурдан кофега болгочдөг тийм. Доороо нэг юм нэг жижигхэн банктай тэр одоо 500 г-аараа мортдог. Гэтэл амар уддаг тэр 500 г-аараа мангар уддаг. Аялал цугаалгын эд хэрэгслүүд чинь манай Монголд жинхэнэ утгаараа байд юм ээ. Европт хараагүй гоё юмнууд л манай Монголд байгаад идэв гэсэн байна. Гоё юм шүү гэсэн байна. Тийм. Чи тийм кофе чанагчтай юу? Үгүй байхгүй. Гэтэ юу дүүгэн дагаа. Тэгээ тэднийх чинь манайх ч нөгөө 2 гэр тусдаа ингээд юмнуудаа ингээд авчдаг байхгүй юу? Тэгээл гарахаар болоод хамт гараа явчих штэ. Тэднийх майхангаа авч байгаа бол манайх хилдэг гуцаа гэ. Тэгээл ингээл нийлүүлэл аваа чинь. Яг ингээл нэг юм нэг айгуу гоё хөдөө ингээд сэрхэд тэгээд тэр чанцсан кофе ингээ хүн бариад авчираад өгөх чинь. Жаргал шүү дээ. Тийм. Ер нь бол ингээд яг хээр хөдөө явж иж ингээд өөрөө уудаг кофег уугаад сэргэнэ гэдэг бол айгуу гоё жаргал штэ. Үнэхээр гоё. За нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад уцаа нэ. Тэгэхээр та нар бүхэн орж ирээд гоё юугаа яриарай. Газын билетийн шипиг яриарай. Тэрэн дээр шүү, энэ дээр шүү. Тиймэр муу юм бэлээ, ийм сайн юм бэлээ тийм ээ. За нэвтрүүлэгтээ чанартай бодгийг Chocon Paint-с Chocon Paint хамтран ажиллаж байна. За Монгол улсад олон жил үйл ажиллагаагаа явуулсан солонгос компаниудтай үнээр биш чанараар өрсөлдөж чадах бүтээгдэхүүнүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа компани бол Sammi Chemical гэдэг компани. Эднийх Chocon Paint-ийн үйлдвэрийн албан ёсны борлуулагч нь Монголд. Тэгээ 2018 оноос хойш ажиллаж байгаа гэж байгаа. Тэгээ Улаанбаатар хотод 4 салбартай, Эрдэнэтэд Дархан гэдэг ийм энэ 2 хотуудад тус нэг салбартаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж шүү. 18 он гэдэг чи одоо хэдэн жилийн 7 жил болсон ба шүү дээ, тий? Бид нар өчтдөө нэг ингээ орц морц бодож модонгууд ингээд нэг хэдэн өдөр бүр ингээд толгой өвдөд манараад аюул болдог штэ. Бүр гэрээсээ дөрвдөг штэ. Тийм штэ. Тэхгүй одоо эдний оруулж ирж байгаа жишээлбэл энэ усан сууртай эмүүс нь бол ямар ч үнэргүй. Та гэртээ
зүгээр ингээд амьдрж байхдаа засвараа хийчих болно. Ямар ч асуудал байхгүй. За гол онцолж байгаа бүтээгдэхүүн нь бол шалны эрзэн будаг. За үйлдвэрээ авцсагсаал засварын газар гэх мэт ийм бетон дээр шууд хийгддэг ийм бүтээгдэхүүнтэй ийм үйлдвэрлэлийн газрууд бол үйлчлэгээний газрууд бол энэ бүтээгдэхүүнийг илүү авдаг. За сүүлийн үед ч нөгөө нэг заал гэж нэг юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хүүхдүүдийн нөгөө нэг тоглодог заал ч нь бол энэ будгаар бодд юм байлаа бас. Чанартай будаг байхгүй бол яванда энэ будагнууд ч юу нөө карсиногийн буюу хавдар үсгэж бодсон шүү дээ тий. Болчдөг жоохон хямдхан нь харин энэ жоконы давуу тал нь юу вэ гэхээр одоо хангаж болох бүлэг стандартыг хангасан байгаа юм л да. ISO 9001, ISO 14001, Ecolabel, KS стандарт гэх мэтчлээ бүгднгийн нийцээ. Хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө байхгүй. За энэс гадна бас нэг онцлог давуу тал нь юу вэ гэхээр зах зээл дээр ижил үнэтэй бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ 70 м2, 80 м2 хүрнэ гэсэн хэрнээ яг хэмжээгээр наваад хийхээр ерөөсө хүрхгүй юм бүтээгдэхүүнүүд байдаг. Харин Chocon Paint-ийн хувьд бол будаг нь яг метр квадраттай хүрдэг учраас санхүү болон хугацаа тэмдэглэлтэй гэдэгт нь та итгэж болно гэж байгаа. Будганд учаал дахиад нэг тийш яваал эсвэл нөгөөдг нь бужаа хооронд нь гатаж матчаал айгүй төвхтэй байгаа гэдэг шүү дээ. Энэ жилээс эднийх нөө ийм шалны будагны төрлөө нэмж байгаа юм байна. Юу гэхээр үндэсний үйлдвэрлэлийн зориулттай үнэргүй, хатуулга өндөртэй, хүүтэн халуун тусгаарлах G Crete гэдэг ийм зүйлтэй ийм бүтээгдэхүүнүүдийг шинээр оруулж иж байгаа гинэ. Эднийх 11 төрлийн өнгө байгаа гэж байна. Өнгөний сонголт нь 11 төрөл гэдэг чинь зөндөө л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хэрэглэгчийн сэтгэл юм байна л да. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас өдийг хүртэл 7 жилийн хугацаанд маркетингаар биш жинхэнэ хэрэглэгчдийн амд чанараар өдийг хүртэл танигдаж ирсэн учраас би Chocon-ыг сонгож хэрэглэдэг гэсэн байна. За та бүхэн за Chocon Paint Chocon Paint гэх юм уу? За эднийхтэй холбоо барь гэвэл 7711 1747 гэдэг утсаар холбогдорой. 7711 1747. Баярлалаа. Чанартай будгийг Chocon Paint-ээс гэсэн урайтаагаар Chocon Paint хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дулам дорж мөхнөр хуучны хар хайрцагтай пилетик шиг бүх эд байгаа юм да гэсэн байна. Тэгээд бүх. Тийм байна. Нөхөр надаас өмнө 3 жил орчим хэрэглэж байсан гэд бодохоор одоо баг 10 жил болж байгаа юм шиг байна. Хаашаа явсан аваад л явна, ажиллагаа хэвээ. Нэг хэвэн ч нэг солихоор болоод байгаа гэсэн байна. Сүсэрцээр хагаад нэг юм нэг тостаас л хар юм болцсон байдаг та өөрхий. Өнгө мэдгдээ явсан тий. Энэ манай нөгөө нэг пэрмүсгтэй адилхан юм байна. Одоо энэ үзүүлж байгаа. Ийм хөөх юм бидгийг уг нь. Энд чинь шууд газын залгах юм байна. Газтай байна л да. Тийм байна. Манай тэр нөгөө нэг пэрмүсгч яг ийм байхгүй юу? Энэ бичлэг дээр гараад байгаа аяны хэрэглүүч яг яа гэдэг юм бэ те. Бүр ингээд яг юун дээрээ таарж штэ. Суурин дээрээ. Тийм байна. За 77 77 38 83 77 77 88 30 ихний сонсогч 95 95. Байна уу? Дэмэнд. За. Яг. Та аялалд явахдаа ямар газын билетик хэрэглэж байгаа вэ? Хаанаас авч ив? Хэр одоо таны сэтгэл ханамж хэр байгаа вэ? За ер нь бол нөгөө нийт монголчуудын хэрэгэлдэг солонгосч байдаг одоо хар хайрцагт уу? тий хар хайрцагтай газын билетүүд байдаг. За тийм. Тэгээ би ер нь бол их багаас хойш манай ээж аваас аялах дуртай хүмүүс. Багасаа л аялж явсан тэр төрлийн юмнуудыг хэрэгжилж ирсэн. Зүгээр монголчуудын хоол хийх нэг арга нь бусад орнуудынхыг бодохоор нэг юм удаан процедуртай байдаг болохоор одоо монголчуудаа газын билетгээ хэрэглэхээс өмнө ялангуяа одоо ингээд урт удаан хугацаанд хадгалсны дараагаар эргүүлээ гаргахтаа шалгаж байгаараа гэж хэлмээр санагдаад байдیں۔ Юу гин? Яг бол тэр дотор чинь нэг эзэн жиргэвчүүд байдаг газыг гаргахгүй гадагшлуулахгүй гэсэн. Тийм одоо жишээ нь чулууга халаана гэж газын билетэн дээр чулуу тавьж ин залгуулаад нөгөө түргэн буслагчаа одоо 1-2 цагаар нь тавьдаг тий. Тэгэхээр тэр эзэн жиргэвчүүд нэг тайлаад чанараа алддаг эсвэл хатаад ингээд одоо үйл алт хийчихэд хавар гаргаад ирэхээр хатцсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр газ заавал тийм шалгаж байгаараа асааж үдчихэд хажуугаар нь энэ урт хошуутай жижигалкнууд байдаг шүү дээ. Галасаадаг 100-ны тэр шиг жижигалкор ч юм уу энгийн жижигалкорч байсан газныхаа тэр нэг холбогдож байгаа хэсэг энэ тэрийг ингээд галаар ингээд барьж үзвэл газ алдчих чинь үгүй юу газ алдаад асчиiдэг байхгүй тий. Өөр наад холбоосууд төрөв юмнууд ингээд
муудсан байдаг. Зарим дээр үеийнх бол нөгөө эзэний шаланкын холболттой байдаг байсан. Тийм шүү дээ. Тийм тэднээс ингээд газ алдаад эхэлсэн байдаг. Тэгэхээр одоо майхан доцоо ч юм уу тэгээ хоолоо хийх гээд ингээд юу яаж хагаад осол гарахгүй гэдгээс би бас болгоомжлоосоо гэж ингэж хэлж байгаа юм тийм. Тэгээ одоо ингээд газ мэлитгийг ингээд харахаар хөлн хайлтсан байдаг тий. Тэгээ манайхан ч нөгөө нэг газ ингээд залгадаг нэг доош нь бол так гэж дардаг юм байдаг шүү дээ. Тэр нөгөө жижиг юуны ажил тийм. Газ хийчихэд дарахтаа нөгөө хушуун далийн энэ төр дараад байдаг. Орж ирдэг. Тэгэхээр нөгөө эзэнүүд чинь ингээд нэг ажиллаж байгаа юм шиг нааш чааш насгаад сэтлээ хийж тийм үү? Сэтлээ хийдэг байхгүй. Тийм бол тиймэрхүү юмнаас болгоомжтой байгаарай. Ялангуяа аял зугаалд явахаас өмнө газын билеткнүүдээ шалгаж үзэж байгаарай гэж хэлмээр санагдав. Тийм байна. Та одоо газын билетгээ хэр удаа хэрэгжилж байгаа вэ? Сүүлийнх нь 2 жилийн өмнө авсан баха. Сая ковидын дараагаар нөгөө аял зугаалга эхлэхэд дахиад шинээр авсан. Тийм нэрээ. Ямар үнээр авав? Бэлгэнд иржсэн. За. Тийм нэгтэй юуг нь бэлгэнд авч ирсэн. Тэр бол одоо яг хэрэгшил бэлгийн аяны юм дотор байж байгаа. Тэрний өмнөхүүд нь бол дандаа нэг одоо нэг жаахан эвдэл янз бүрийн асуудлууд гараад тэгээд өөр хүн аваад хэрэглэж магадгүй гэдэг үүднээс би дандаа эвдэж хайдаг байхгүй. Зөв. Тэгээд гаргаа хайждаг бас нэг өөр хүн аваад асааж хэрэглэж жагаад дэлбэрээд юу очвол янз бүрийн болов тий. Дэлбэрэхгүй маа хэд гал алдвал тий осол болов тийм тий. Тийм үүднээс анхааруулах зорилготой ярьсан юм аа. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. Бас л нэг биш үү? Манайхан бас нэг зүйлийг би зүгээр анхааруулхад хэрэгэлсэн газныхаа савыг хөдөө хайж болдгоо. Хэрэгэлсэн газны савыг заавал авчираад яг тэр нэг газны хог байдаг тийм хогонд нь өгөх хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл тэр чинь шатхлаараа дэлбэрдэг. Харин тийм гэсэн тийм аюултай дэлбэрдэг. Пимпанк гэх бүр ингэж бууны сум шиг ийш тийшээ үсэрдэг аюултай байхгүй юу? Тийм учраас газны савыг түлж мүлж тэгж нөө асж байгаа гал молонд хийж шатаан матаана гэж болохгүй шүү. Юмыг яаж мэдхүү ингээд ийш тийшээ үсрээд хүн амтан бэртэх аюултай юм байл шүү. Хурамс өдрийн мэндэ хар хайрцагтай байдэн штэ. Манад 29,000-аар авч их удаж байна. Сайн. Сүүлд ийм мартаас Солонгос гээд авсан хөдөө явахад ганц газ хүлээхгүй зэрэг ажилуулдаг гэсэн байна. 88-17 өдрийн мэнд. Бано. Байна. Өдрийн мэндэ. 88-13 мөн бит. Тийм байна. За та ямар газ хэрглэж байна? За ер нь нөгөө хөдөө гадаа хавын болон байдаг шүү дээ. За тийм. Тэгээд нөгөө сүүлийн үеийн газан мэдээдэг нөгөө салхи цогтгүй тийм юутай болцсон шүү дээ. Тэр ер нь бол гэртээ аваа тавьчихсан байж байгаа л заримдаа нэг тогмог тасарсан инээ тэрийн үед гаргаж ирж хэрэглэж чинь тэгж байгаа нөгөөдгөө хөдөө гадаа явахаар болцооноос нэмэгдүүлээд аваа. Тэр их амар байдаг. Тэр жижиг олон газын мэдээдэг чинь. Тэр нөгөө газнуудын хээр дуусчин. Нэг жижиг газ чинь нэг 2 цаашаа над нэг хоол хийж өгдөг. Тиймэрхүү хөдөөнөөс салхитай газар. Тэгэн. Тий. Олон хоол ихгүй тэгээ нэг олон газ юу нэг 5 савтай тэр бол амар нэг тар дугаалах дуусахгүй дээ ер нь бол. Одоо тэгээ аймагуудаар гоцоо нөгөө боо ахын газ сэнгэлдэг станцууд байдаг болсон байлаа. Бүр хэдэ арга амтлаа дахиад нэг газар ороод сэнгэлдүүлээд тэрийгээ цааш нь одоо ингээд 5 литр цэнэглүүлэх гэхээр үнэ нь ямар болох вэ? Болсонтойгоо бол нэг 60-70 мянга л юутайгаа бол өөр дан газ нь 30 болж ирсэн санагдаад байгаа. Одоо ойр цэнэглүүлэг одоо л аял зугаалдаг гэхээр цэнэглүүлэг ойр 5 литрийн баллоныг дүүргэж цэнэглүүлэхэд 30 хэдэн мянга болдог гэж юу? Тэр чинь 5 литрийн боллон чинь өөрөө 5 литр гэдэг учраас дотроо нөгөө газтайгаа нийлээд 11 ил байх хэрэгтэй гэдэг л тийм бас стандарт байд юм байлээ. Тэгээд бид нар хүн газын боллоныг авч өглөөр ихлээ тавал хилэн дээрээ тавьж үзэн газын боллоныг манайхан тэрийгээ бас ууг нь газаа өөрөө яг боллоно хэдэн килограмм газ орох хэрэгтэй тэрийгээ өөртөө бас хэн шалгах яхад юм уу бэл. Тэр жил одоо хэдэн жилийн өмнө юм бол 15-6 оны үед нэг шилийн богд найзуудтай явсан. За. Нэг юун дээр газ цэнгэлдэг газар ороод үзсэн чинь
шахацлаа дүүргэжтэй гээл тэгэл санаанд оров хөдөө аваад явал нэг хээр зогсоод мөнхөн өнгөрж яваад нэг хээр зогсоод бид нар хоолцоо хийж удаад хөдөлж яваад Сүхбаатар аймгийн наахан очоод нэг хээр зогсоод хоолцоо хийх гээл газын билетийг асаасан чинь байд баштгүй. Доороосоо юу яагаад биш жоохон нэг хоол хийж байгаа илүү талаас ихэнх талаараа нөгөө газын болтон өөрөө мөстөж өрөөд нэг хоолцоо хийж болох байж тийм. За. Тэгэхээр нь хүүрээ энэ холигтуулсан газ дутуу шахуулсан байна. Өвөл юм уу? Өвөл шилийн богд явж байгаа. Үгүй. Зүүн тэр газын болтон чинь бүр хит нөгөө өөрийнх нь багтаамнаас ихбрүүлээ шахацгаар чинь дотроо чихэлдээд бас ажиллагаа үлдсэн юм байл шүү дээ. Бид нар 6 сар март явсан баг. Тэгээд аваачаад Сүхбаатарын яг наанаас орохоор нэг газын колдор гүйсэн. Тэр дээр оруулаад энэ боллоо ингээд цэнэггүй байна гэдэг нөгөө хүн шалгаж үзээ тэр харин гоё мэдлэгтэй сэтгэлтэй хүн биш үстэй. Наадах чинь та идэх хэтрүүлээд газ шахсан болсон байж тэгээд өөрөө тавьж ягаад нэг юмар газыг гаргаад тэр калапын гарна газыг насагдсан байл шүү. За. Тэгсэн чи бараг 5-10 минут босноо. Тэгсэн чи газын болон чи доороосоо талаасаа эхлээл ингээд мөстөл. Тэгээд тэр нилээн дээш нилээ асгаж байгаад одоо зүгээр болсон гээд хит шахацгаар дотроо нэг юунд төгсдөг гинүү. Тэгээд ажиллагаа хийдэг. Наач та нар холбох газар ингэж авах явахлаар бас дэлбэр зэрдэж штэ аюултай штэ гээд. За. Тэр хүн ер нь бол болсоно хэдий заах хэвээр яг наад дээр хэдэн хэл газ орох хэвээр гэдэг нөгөө өөртөө бид нар газын болон зэнүүдүүд газар аваачаад өгөхлөөр хилэн дээр тавиад шалгад юм байлээ. Яг шалгаад тэдэл өгөхгүй бас манайхан заримдаа бас нэг тэгээд ёстой мэдүүштэй байна. Ёстой мэдүүштэй шипи байна шүү. Тийм мэдэж аваагүй байж байгаа тэрийг харин өөр сүүл тэр хөдөө очиж нэг колонкийн наачи ихтүүлээ шахсан байна. Хийг нь гарга гэж хэлээд хойж үлсэгээд Сүхбаатар аймаг дээр нэг залуу байсан юм аа. Тэгээд нэлээд гоё. Тэгээд энэ анжаагийн нутгийн залуу нэг тэгж гаргаж тэгээд зүгээр болсон шүү. Манай нутгийн мэдлэгтэй л дээ. Тийм мэдлэгтэй шүү. Том бодлонтой газ л ер нь амар байд юм дөө. Жижиг газ нь гал дээр хоол унд хийхлээр жоохон удаж бариад бас жоохон юу байгаад байт юм аа. Арай удаан байгаад байт юм аа. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөсэй. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөсэй. За зөв. Иймэрхүү шипинууд бид нар нэр мэдэхгүй юм байна. Би бол жишээлбэл тийм бодлонтой юм хэрглэж байгааг учраас эвдэрчлээ л гэж бодох юм. За манай комментэр их гоё юм болж байна. Батөвшин дэлгэр сайхан хоосон дууссан газын лазыг нь хаяхдаа цоолж хайдаг гинэ. Харин солонгосчууд бүр тэгдэг гинэ. Утгаар цоолоод хайчдаг гэж байна. Тэгжээд нөө дэлбэрэхгүй болгод юм байна. Яг үнэ. За огийн болохоор 10 литр боллон цэнэглүүлэхэд хүргэлттэйгээ 55,000 болтгоо гэсэн байна. За. Тийм мэддэг чаддаг хүн нэрэн цэнэглүүлэхгүй бол илүү шахагдаад тийг аюул болох юм шүү. Бас хэцүү юм байна тий. Тийм байна. Тэгээ тэрийг найдвартай гэж бодоод холын замд аваа явуулсан байдаг. Хоол ундгүй. За дараагийн цацагч 86 техник өдрийн мэнд. Өдрийн мэнд. Баярлалаа. За ямар газын билетийг ашиглаж гин? Бүх төрлийн ашиглаж гин да. За. Юу хийх вэ? Түрүүн тэр 5 хэлний 30,000 шал бодлоо шүү. 1 кг нь 3,300 байгаа. Цэнгэлэхэд 16,500 болдог. 5-ын бодлон бол 16,500. 10-ын бодлон 33,000 байгаа 1 кг. За. Тийм газын билетийг ахуйдаа хэрэглэж байна, аялалтаа хэрэглэж байна да ерөнхийдөө. Ямарыг хэрэглэж байна ер нь одоо манайх ч дотроо төрш нь 2 янз байдаг байхгүй Монголд байгаа. Барпаны манай шапан төрш, ликвид барпан төрш хэрэглэдэг байхгүй манай барпаны хэрэглэж. Тэгэхээр жоохон дэгдэмхийн өмхөн үнэртэй байдаг учраас одоо компани хэлж болохгүй юм. Ууган компани сонгосон дээр идэх бусдын дандаа жоохон эвгүй үнэртэй. Тэгээд анхаарахад одоо энэ 9 сараас LNG гээд нэг азотын шингэрүүлсэн түвш орж ирж байгаа. Тэр болох юм бол аюу сайн болох байх гэж бодож байна. За газын пилетийн хувьд бол юуг сонгодог вэ гэхээр дөлтөө пилет бол одоо сүүлийн үед нөгөө цондог буюу пластик пилет тавьсан. За. Тэр салхин цохиулахгүй. Газар ажилтдаг мөртлөө удаасчдаг тийм ээ. Удаасчдаг юм юутай нөгөө ширэмтэй юм шиг ажилдаг. Тэр бол нөгөө ашиглуулын коэффициент өндөртэй. Газны алдаг багтай. Дулаан үйлдвэрлэлтэй сайн шийдвэрлэх юу яахгүй юм шүү дээ. Дөлөө зохиод авахгүй те. Дөл зохиод унтраад авахгүй. Хий алдалт багтай, үл буцагтай нөгөө газаа алддаггүй. За чи бүр яг энэ мэрэгжлийн хүн юм шүү.
Үгүй би хэрэглэгчлэх хэвээр. Хэрэглэж байгаа үг бүг бодвол бүр яг одоо инженерийн үг явж шít. Үл буцахтай юу гэдэг. Газ ч өөрөө хосолтой учраас аюул сайн суд хэрэглэдэг байхгүй юу? Тэгээд сануулга өгөх гэдэг байгаа байхгүй юу? За. Жишээлбэл Батбан хий болон LNG айл нөгөө агаараас хүндий учраас тасалгаанд алдагдахад салхин дэгддэггүй ингээд доошоогоо ус шиг хураагддаг учраас ерөнхийдөө тэрийг бол аюул сайн анхаарч байгаа хэрэгтэй алдахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм газартаа байж идэг тийм ээ. Газартаа зэгтнээд байж идэг гэсэн үг байхгүй юу? Яг зориултын шилээр нь харах юм бол би Оросд явж байхдаа харж ирсэн байхгүй юу? Оросдоо тэгээд ер нь бол миний барьдаг нэг зарчим бол ер нь дэлхийд хэрэгэлдэг арга бол нөгөө эдийн барааны савн байдаг штэ. Барааны савн жоохон усан төвтөж байгаад эрдээ холбоос болон юунуудыг ингээд жоохон шаваад бариулаад байвал савн ч өөрөө хий алддаггүй нягтардаг учраас хий алдагдлыг зогсоодог аюул сайн. Дээр үуч нөгөө нэг юм машины нөгөө нэг дугууны юу гэж савнгаар бүгдээд идэг гэсэн шүү дээ. Яг тийм. Тэр шиг гэсэн үг шүү тийм үү? Тийм сайн барьдаг байхгүй нойтон савн чинь. За тэгээ хээр хөдөө явж байгаа үедээ газар найз болох машиныхаа аккумулятороос хол байдгийг анхаарах хэрэгтэй юм байлээ. Би ерөөсөө мэддэггүй байсан нөгөө аялын чиргүүл дээр тавиа явж байсан. Минийх нөгөө хуур аккумулятортойгоо ойрхон байсан чинь нэг ахгүй надад хэлж өгсөн байхгүй. За яг гэвэл юу газ гэдэг зүйл бол болооныхаа гаднаас цахилгаан цэнийг авах юм бол шууд дэлгэрэлтэнд ордог зүйл учраас одоо би тэрийг сонссноос дандаа даавуугаар бүрж үлгээдээд аккумулятороос хол байлгадаг. Сонсолж очиад аккумулятортойгоо наалдах юм уу? Цахилгаан цэнийг үүсгэхгүй байх, мас үүсгэхгүй байх тэр анхаардаг. Зөв. Бас бодвоштай. Ястай ч юм болчихлаа. Тийм 3 дугаарт нь болохоор миний анхаардаг зүйл бол нөгөө газыг яг зориултын одоо нөгөө дашванчлалын дэлгүүрт байдаг нөгөө дээшээ хардаг плит тэгсэн мөртөө орчноо дулаацуулдаг нэг аяны зориултад тулах гэдэг нэг юм байдаг байхгүй юу? За. Тэрийг аваа явуучих юм бол майхан дотор юуны дээдлийн хаалтыг хаачгаар майхнаа дулаацуулдаг. Ахта нэг таймаа ойр зур юм чалцдаг амар байдаг байхгүй юу? За. Сүүлийн үед бол би номон дарагдаад байгаа энгийн боллон газын хошуу нийлдэг нөгөө хар хайцагтай сүүлийн үед орлогтой зүү ямар юм гэж хэлээ нэг цэнгэр төлөвлөө тийм номон зарагдаад байгаа тэрийг хэрэгжилж байгаа. Газын уу? Газын плитгэ. Монгол нэртэй байгаад байгаа юм уу те? Монгол нэртэй тийм манайхан захиалаад хийлгээд оруулж ирсэн тийм юм байна. Тийм шиг байлаа номонд байлаа нөгөө боллонтой ч холбогдог жижиг боллонтой ч холбож болдог тийм плитгэ байгаа байхгүй юу? Ямар үнээр авсан юм бол? За тэсний 59 60 хавцаад байсан нөгөө 859 гэдэг. Тийм ээ. Яг сайн санахгүй байна. Тэр үнийн зөрүүлчих магадгүй шүү. Тэр хавцаад байсан. Зүгээр тэрний айгүй таалагдсан юмны үгээр бүх холбоос нь гуйлан холбоотой байсан байхгүй юу? Ер нь газын билетийг сонгохдоо хий дамжуулах холоонуудыг харах хэрэгтэй. Хөнгөн цагаан магаа юм уу? Халалтаадгүй одоо гуйлнаас өөр металл авах юм бол эрсдэлтэй л гэсэн үг юм байна. Би ер нь зүгээр ч нэг газнаас айдгүй юм байна. Газыг хэрэглэж авахд бол аюух экспириенс хэрэгтэй юм байна. Би одоо бараг 10 жил ноцтой газны мастер болж энэ гэртээ газ чалжсэн, юу чалжсэн юм зүрийн зурнуудыг оруулж. Ер нь бол одоо ахудаа би гэртээ ерөөсөө плит хэрэглэдэг шүү дээ. Дандаа газ. За баярлалаа. Маш үнэтэй зөвлөгөөнүүд өглөө. Маш үнэхээр яг ингээд экспертийн төвшний зөвлөгөөнүүд өглөө. Тэгээд яг эцэст нь хэлэхэд газын боллооныг шидэж болдгоо юм байлээ шүү. Тэр металл гадаргуутай учраас газарт хайрцсан эсгээрээ гай болоод нөгөө газын боллоон ч өөрөө хайшаар байдаг. Тэнгүүт хуулийн юм уу хөнгөн цагааны орцтой металлтай хайрлах юм бол бас гоч усрах одоо хэдэн зуун мянгад нэг тохиолдох эрсдэлтэй юм байна. Ихэр зөөлөнд байх хэрэгтэй юм байна. Тийм. Хагнуудын шатгаж явах хэрэгтэй юм байна. Тэрийг л хэлэх юм байна. Яг гэвэл газны чинь доторт нь бол 14 MP гэдэг даралт нь одоо маш өндөр даралтаар явж байдаг. За тэр нөгөө нэг түрүүнийг хэлээд байна шүү дээ. Газын гадна хандсан мандсан гэдэг. Тэр бол одоо зорилтын биш газ хийхээр цантнаа. Та бүхэн санджаа бол нөгөө жижиг газны юу ажиллуулахаар гадна нь цантаад хөрдөг шүү дээ. Том боллон бол хязгаарч цантахгүй. Яагаад гэвэл нөгөө бодисынхаа дундаа даралт үүсгэж байдаг шингэн ликвид шахагчтай байдаг юм бэл. Тэрийг бас судлаад үзэхээр буруу хийсэн л тохиолдол байхгүй. Өөрөөр хэлбэл агаарын концентрац их байна гэсэн үг. Дотроо дэлбэртийн гэсэн үг. Тиймэрхүү юм байна. Тэгээд эцснийхэд газ бол хасах 54 градус буцалдаг. Нэмэх 20 градуст бол аимшигтай уурч байдаг учраас айл болох сэрүүн, харанхуй, прогноз холгодод хадгалах хэрэгтэй. Тэр савн дотор бол ерөөсөө сүүлшгүй өндөр даралт үүсэж байгаа шүү гэдгийг бодох хэрэгтэй юм байна. Газыг хэдэн жил хадгалах хэрэгтэй юм бол?
газ ерөнхийдөө хадгалах хугацаа нь бол сайн мэдэхгүй. Ер нь наач нөгөө шингэрүүлсэн бөгөөд өндөр зарвалтын юу учраас нэг удаан хадгалахгүй байхад гэж бодож юм би байна. За. Манай 4 жилийн аяллаас илүү гарсан хэдэн газ байгаа. Тэрийг бол хайхал юм байна. Тэр ямар ч асуудалгүй хэрэгжилж штэ. Яах ч юм штэ. Би айгаад. Гөө зүгээр. За. Ямар ч асуудал. Аха. Баярлаа. За баярлалаа. Ёстой. Экспертийн төвшний мэдээлэл өглөө шүү. Ямар мундаг юм бэ? За хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлээ. Хэрэглээ бүр тохиорсон зээлийн Pay-on-оос гэсэн урайтаагаар Pay-on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За Pay-on аппликейшнаа гар утсандаа суулгаад хизээч хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлийг бол ямар ч зовлонгүйгээр авч болно. Хамгийн гоё нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой буюу би одоо манай цалин нэгэнд буудаг юм а би 2-нд төлж яач гэдэг юм уу те 25-нд буудаг юм а би 26-нд төлж яах ингэж сонгох болцоотой 30 сар хүртэлх хугацаатаагаар авч болно гэсэн. За Pay-on гэдэг энэ аппликейшнийг татаад бид нар хэрэглэж болсон тохиолдолд дотор нь яг ямар бүтээгдэхүүнүүд буюу үйлчилгээнүүд байна гэхээр цахим зээл бол байгаа. За энэс гадна 6 хүртэл хувааж төлөх боломжтой. Одоо аваад хуваан төлөх үйлчилгээ. За энэ бол ингээд нөгөө бөөнөө их дүнтэй юм авч байгаа хүмүүст бол аюул чухал үйлчилгээ байдаг. Лизингийн зээл, автомашины зээл, борьцоо зээл, за мөн чухал үедээ хэд ч хувааж авах боломжтой. 75 сая хүртэлх орон сууц борьцоос зээл гэсэн юм. Яг хэний хэрэгцээнд ямар зүйл шаардлагатай байна гэдгийг бодож байгаад аюу тийм олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсэн байлээ л дээ. За тэгээ зээл авахын тулд бид нар мэдээж орлогоо нотлон тийм үү? Цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдог нь маш том давуу талтай болгож өгч байгаа юм. За мөн шинээр бизнес эрхлэгч стартап нартаа зориулсан бизнес on гэдэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгаа маань. За энэ нь болохоор Pay-on аппликейшнаараа 50 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлтэй мөн адилхан нөгөө цалин мал бизнес зэрэг өөрийн боломжтой бүхэл орлогоор судлуулад 5 минутанд шийдүүлээд авах юм боломжтой юм шүү. Хамгийн том давуу тал нь барьцаа хөрөнгө хамтран үүрэг эзэмшигч шаардахгүй бөгөөд хүссэн газраас хаанаас ч хизээч хүсэлтээ онлайнаар явуулах юм бололцоотой. Та бүхэн эхлээд гар утсан дээрээ Pay-on татаж суулгаарай. За 7533 11 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөр ойлгохгүй байгаа зүйлийг ч юм уу утсан дээр яаж татах вэ гэсэн иймэрхүү мэдээллийг авч болно. 7533 11 11. За Facebook нь бол Pay-on TBF гэсэн байна шүү. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр зохирсон зээлийг Pay-on-оос гэсэн урайтаагаар Pay-on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За саяны залуугүй мундаг зөвлөгөө өглөө шүү тийм ээ. Амар. Үнэхээр би анх ингээд нөө ер нь монголчууд бид нар чи газраас айдаг шүү дээ бүгдээрээ л айдаг. Бид нар чи ер нь дэсрэг дэлбэр нэгээд нөө мэдгүй юмныхаа хүн ч нөө мэдгүй юмныхаа дайсан гэж би анх Оросд очиод тэгсэн манай тэр байж исэн айлын газ Оросч нь бол газын хоолой нүмер ингээд гэртнээ ороод ирсэн шүү дээ. Газын хоолойгоор л бүх юмнуудаа шийдэж байгаа шүү дээ. Тэр нэг PVC-г хагарцсан байгаа байхгүй юу? За. Газ явж байгаа PVC-г хагарцсан. Скотч. Йоо амар юм би. Тэд нар айдгүй харин амар. Би л тийм үйлдэл сүнсэл. Би харин ухаалчих. Яана энэ ч одоо хизээд мэдгүүд дэлбэрх юм биш байгаа. Тоохгүй. Би саяны ярьсан залуугийн яриаг сонсож байгаад би ер нь их зөв юмнаас айж исэн байна гэж бодлоо. Их зөв айлттай хүүхэд юм аа. Их зөв юмнаас айж исэн байна. Сайн мэдэхгүй болохоор айж явах нь бол үнэхээр зөв юм байна гэж бодсон. За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдож нэвтрүүлэгтээ оролцсноо. За хэдүүлээ өнөөдөр газан билетийг та яг ямар газан билетийг хэрэгэлдэг? Ямарыг нь та бусдад зөвлөх юм? Ямарыг нь зөвлөхгүй байх юм? Ямар үнээр бид нар худалдаж авах юм? Юуг нь авбал сайн байд ингээд ярина. Энэ нөгөө удаастагч юм шүү дээ. Тийм ээ тийм. Үзүүлээд байгаа нь. За 88 техник. Манай. Оопен. За. Өдрийн мэнд. За ямар газан билетийг хэрэгэлж байна? За радио зориулж ямар шипи өгмөр байна? Эхлээд жижиг газан билетийг хэрэгэлдэг байсан. За. Хөдөө гадаа явахаар нэг жоохон нөгөө хоол унд нь удаад тэгээд нэг одоо нэрийг хэлж болтгийм болоо да нөгөө манай газ үйлдвэрлэдэг дэлгүүрээс газруудаас нэг 110 мянгаар 10 литртэй тийм газан билетийг газтай авч ирсэн баг 3 жилийн өмнө боллоотой. За тэгээд манайхан нэг 100 болохоор нэг бүгдөрөл амралтанд тийшээ хөдөө гадаа явдаг. Нэг жил нэг 10 хоног бүр завхан уус гэж явсан. Тэгтээ тэр газар аялал хийлээ. Тийм 20 хүн. За.
За тэр газан билетийг жижиг газан билетик тэр хоол нь мууд болохгүй байгаа болохоор жижигийг авч явчаад тэр 10 литртэй газан билет тэр аюулгүй айтайхан юм билий. Худалдаж авахд 110,000-аар авахд нөгөө салхи хаадаг нэг тийм юм өгсөн. За. Тэр нь бас аюулгүй сайн салхи хаадаг. Тэгээ хоолунд хийхэд амар. За тэгээ манайх нөгөө олон хүүхдүүд явж байгаа болохоор газан билетгээ зөвхөн нэг хүн хариуцдаг, манай ах хариуцдаг. Тэр газаа асааж өгөөд хоолоо хийгээд дуусахаар ах маань бүгдийг хураагаад газ маасыг унтраагаад бүх юмаа алт хийдэг. Баталгаатай аранд нь хийдэг юм шүү дээ. Тий. Тэгэхгүй бол нөгөө жоохон хүүхдүүд, настай хүмүүс манай 75 настай хүн байдаг байхгүй. Тэгээ өглөө босоод бид нарыг бодвол ирцээрээд хоол ихээр том газ асаж чадахгүй болохоор жижиг газан дээрээ цайгаа чамддаг. Тэгээ бид нарыг босоод ирэхээр бид нар өөрсдөө босоод том газаа ажиллуулдаг. Тэрийг хол хөдөө явахад тийм борлоонтой газ айгүй амар хурдан болдог. Тэгээд нэг нь хариуцаад хямгатай явчихаар аюул байхгүй тэр айгүй зүгээр санагдсан. Зөв. Тэгээд нэг ингэж нэг тийм хурдан дуусаад газ гоолоод байхгүй тийм ээ. Тэр айгүй хурдан бид нар бүр 10 хоног явахдаа хэрэглээд сүүлд дараа жилийн хөвсгөл 3 хоног явахдаа замдаа хоол идээд тэгэхэд хүртэл дуусаагүй байж сая харин 6 сарын 1-ний туслан дээр нэг хорхог хийх гээд очсон ч харин нэг чимэг болцохоор нь үдсэн чинь дууссан байсан. Тэгэхээр баг 2 жил хэрэглэсэн гэсэн үг 10 литрийн болцдог. Тийм байна. Тийм байлээ. Тэгээд нэг удаа цэнэглүүлэхээр сая цэнэглүүлсэн чинь 33,000 лүү 34,000-аар 3300 байгаа гэж байна. Килограмм 3300 байгаа гэж байна. Тэгэхээр 33,000 зүйл байна. Тэрийг нөгөө газаа сайн хаагаад эсгэлаатанд агуулхад буцаага хайрцагт нэгээ тавьсан байхад ямар ч асуудал байхгүй мөлий. Тийм. За холбоосон баярлаа. Өдрөг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Тий, одоо тэр нөгөө юунуудаас газын оруулж ирж зардаг газрууд чинь бол тэр түлш юуны зуухны бол маш олон сонголттой юм бэл. Маш олон сонголттой. Би одоо өөрөө авъя гэж зовоод яваад ахгүй. Ер нь бол очиод зориултын газраас нь сайн тайлбарлуулаад авчих юм биш үү? Тийм. Тэгээд мэдээж авч байгаа юм надаа. Байна уу, нэг ширэмтэй байна уу, нөө улаастдаг байна уу, яадаг байна уу? Ахаа дээр нь тэр нөө газар тэн байхгүй юу? Тэн бодгочдөг байхгүй юу? Одоо майхан цааханда гинт хүүтэн бороо даарах юм бол дотор нь асаагаад тэн болгоод майхнаа дуудацуулдаг тийм хүртэл байгаа штэ. Тэгээ авч байгаа юм чи надад мэдээж аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө зөндөө өгөх бах тий. Тэгэхээр айх хэрэггүй юм байна. Би бичиж авнаа. Тий, чи бичиж авч байгаад үзэх бах. За үнэхээр мундаг хүмүүс орж ирээд мундаг юу өглөө шипинууд өглөө. Одоо бид нар бол газ гэдэг зүйл бол амар биш. Гэхдээ бодгоомжтой харьцах хэрэгтэй гэдгийг бол ойлгосон байна. Тэгсэн. Тий. За энэ төрөйд нэвтрүүлэг өндөрлж чинь чанартай бодыг Chocon Paint гэсэн уриатаагаар Chocon Paint будаг хамтран ажилласан. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos гэсэн уриатаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн унсараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжаахаа. За баярлалаа.